Энэ анимыг үзэхээс өмнө сэтгэлээ бэлдээрэй. Игarashi Ганта бол жирийн нэгэн дунд сургуулийн сурагч. Тэрээр ангийнхантайгаа шарангийн сэдвтэй парк Deadman Wonderland руу явхад төлөвлөж байв. Гэвч тэр өдөр хизээж ирэхгүй. Хичээлийн үеэр Ганта гинэ цохны гадна агаарт хөөж буй улаан хүний хаашна. Нүд цавчих хооронд түүний ангийнхан нь бүгд маш эцгийгээр хөнөөгдөнө. Ганц амьд үлдсэн хүн бол Ганта. Гэхдээ энэ хар тассан мэт явдал үгээр дуссангүй. Хинч Гантаг хохирогч гэж үзэхгүй, харин ч алуурчин гин. Шүүхтэй нотлох баримт болгон харуулсан бичлэгт Ганта ангийнхан хүүхдүүдийг маш баяртайгаар хөнөөж буй дүрс харагддаг. Ингээд гин буруугүй гэдгээ нотлох ямар ч арга үлдээгүүд бол тоглохоор очиж байсан газартаа илгээгдэнэ. Deadman Wonderland. Энэ бол жирийн шаврын биш. Энд хоригдлуудыг олон нийтийг зугаацуулахын тулд 8 настай дэнжин тавьсан тоглоомнуудад оролцуулдаг. Шорон дотор Ганта Широ хэмээх ачаалттай охинтой уулзна. Широ их гинэн хөгжилтэй мэт харагдагч Гантагийн мартагдсан өнгөрсөнтөө ямар нэгэн байдлаар холбоотой. Амьд үлдгээ тэмцэж байхдаа Ганта нэгэн хүчийг олж авдаг. Тэр нь Цумино Ида гэх өөрийн цусыг зэвсэг болгож удирдах аимшиг чадвар. Одоо тэр зөвхөн амьд үлдэхийн төлөө бус үннийг олохын төлөө тэмцэх ёстой. Улаан хүн гэж хэн бэ? Яагаад түүний хэлсээр буруутгасан бэ? Тэр нийт төрөө сэргээж чадах болов? Катаоко Жинсэ болон Конда Касума нарын мангагаас сэтэлсэн Deadman Wonderland 10-10 хоригдлуудын өнгөрсөн түүх үнэхээр сэтгэл хөдлөмөр. Өдөр бүр нэг аним.